Элэг монголчуудынхаа энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. Adventure Journey vlog-ийн 3 дахь дугаар танд хүрч байна. Амьдрал бол аялал гэсэн үг байдаг. Аялал бол сэтгэл хөдлөл, эрч хүч, мэдрэмж, ур чадвар, нөхөрлөл, адал явдал, дурсамж зэрэг олон зүйлийг бидэнд өгдөг асар их адреналин ялгаруулж байдаг сайхан зүйл юм. Та ч гэсэн санал нийлэх байх. Австрал даяар зуны өрн дулаан цаг ойртож аялахад улам таатай болсон. Сидней хотоор тархан суугаа монголчуудынхаа хэсэгхэн төлөөлөл болон амьдарч байгаа бид хэдийнгээр хол ойрын ялгаатай байдаг учраас цаг хэмнэх үүднээс ууц газараа явах газартаа ойртуулж тохирлоо. Бидний аяллаа энэ удаагийн маршрут бидний өгсөн монгол мэргэжлэр Сурган цэгэр улсын баруун захад орших хүний гараар бүтээгдсэн нандин бүтээл болох гялалцсан өнгөт агуй байгалийн өвөрмөц тогтож бүхий бэмбүүлэн оргил байх болно. Цаг ямар үн цэнтэйг бие махбодороо хүртэж байгаа залуус туулай цагт хаана бэлэн тэнд бэлэн ёстой л чаддаг зүйл нь. Уулзаж яваад өглөөний цайгаа байгаль дуухаар тохирч үйлсийн дундах хөх хайрханд руугаа хөлгийн жолоо заллаа. Энэ замын хажуугаар элдв янзын эвдэрлэгүй замууд байсан боловч адал явдал хайсан бидний хувьд аль болох бартаа ихтэй замыг сонгох нь мэдээж. Бушуу туулай боргондоо гихчин үлгэрээр ёстол машин хүнгүй боргондоо шавартай л болцоолоо. Сая сожно. Нэг үн наачо. Тэр байна. За чи яга гарахгүй нь юу бодож байна? Хэвтцэн үү? Эковцлаа.
Ковидоос хойш Австрали улсаа тэр дундаа Сидней хотод монголчууд маш ихээр ирж суурьшсан. Мэдээж хүн нэмэхээр хүнс нэмэгддэг гэдэг шиг эндх монгол бүтээгдэхүүнүүдийн нэр төрөлж олширсан. Эндхийн монголчууд монгол аргаар хонд төхөөрч, шинэхэн гэдэс зарах, сүүсүүн бүтээгдэхүүнээр цагаан эдээ гаргах, боо борцог, бууз банш гэд юу хүссэн маань элбэг дэлбэг олддог болж бүр үхрийн айр хүртэл эсгэж зардаг болсон гэж боддоо. Энэ удаагийн өглөөний цайнд гэрийн борцог, өрөм зөөхий сүйтэй цай гэдэл жинхэнэ монгол ирчүүдийн өглөөний цайг хүртлээ. За өнөөдрийн ээлжтэй 3 дахь дугаар маань өглөө явж эхлээд одоо яг үндсэн агуу дээр бид нэрсэн байгаа. Тэгээд энэ дээр эндээ сайхан өглөөний цайгаа цайлж аваад ийш 30 минут алга ирж цаг алах агуу юу руу очих маань тийш очичоод тэгээд буцаад юу шарон замаар дахиад бүлэн байх гэдэг. Тэгээд зүг аут руу очих байгаа. Өнөөдрийн багийн бүрэлдэхүүн хуучин үндсэн багийн бүрэлдэхүүн хэвээрээ өндөр нэмэгдэж манай ажлын залуу манай уугнаа байгаа. Тэгээ бусад багийн гишүүд маань үндсэн багийн гишүүд маань хуучин хэвээр бүгд байгаа. Тэгээд өнөөдрийн бас спешиал хоол ангийн хоолн дээр манай зоргоо найз маань үндсэн юун дээр заахан бидний хаврын ядаргаа хавар дуусчин 100-ны үлрэл ирж байгаа учраас хаврын ядаргаанд хайр сайхан бүдэн шууны мах шүлтээ ол бэрэлгахан огтой махаа сайхан цөөвөн хийж өгнө. Хээрийн цөөвөн, хээрийн гал дээр урлаа ирчиж илдэж тийм зорилготой бид нэр явсан байгаа. Инээс ийшээ бол маш явах алхан машинууд нэндэ парклаад ирж 30 минут эсвэл бүтэн хайкинг хийдэг хүмүүс бол 4 цаг 7 км 8 км бүтэн тойрох юм байгаа. Бидэнд болохоор яг үндсэн юунд зорилго нь болохоор цаг буцаад ирэх байгаа. Хайкинг хийхгүй өөр дараагийн газарт байгаа учраас бид нэр энэ удаа зөвхөн богино маршрутаар алхаад үндсэн агуун дээр очиод буцаад ирэх зорилготой явж байгаа. Let's play. Бидний аяллыг аялж байгаа газруудыг маань өөр өнцгөөс харах боломжуудыг олгож байгаа дороо маань модны мөчөр мөргөж унаад баггүй ажил удаатглаа. Шинсний хамгаалттай болохоор гайгүй хаа. Энэхүү сүрдэм хатан зөхөөний цаахан талд өндөрөөрөө 10 илүү давхар барилгын дайтай сүрдэм хавцал бий. Нүд хараа хурц багийн зарим гишүүдийн ачаар байгаа газрыг тодорхойлж дрон аврах ажиллагаа ийхүү эхэллээ. Танаа буцаад ирээд Хөдөлж гэнэ үү? Миний дээр л уулыг зогсчихсэн чи энэ шиг ингээ уруудаа тийш юм шүү. Яа, атсан дээшээ. Боцоо охроо явах юм уу? Чи миний машиныг харж байна уу? Харагана. Замын тэмдэг цагаашаа харж байна уу? Ууна. Замын цагаашаа харж байна уу? Цагаашаа бэшо. Энд л дуурайд шүү дээ. Ийш.
Тэн дуурайт байна. Үүрийн дуурайт байна. Маш харагдаж байна. Одоо тогсон юм уу? Тэр угнагийн гарад саад наад урдлах юм шүү. Амар юм тий. Ийшээ ингээ хөндлөж байна. Зөргөө бууц юм уу? Яг наа чи зогстой дандаа. Цаашаа. Ийшээ. Баачд урт өндөр 2 салаа мод том. На 2 салаа модны чи хажуудлаа. Чи хүлж хараад. Дараагийн удаа олс авч байгаа. Олс бас юу авах юм бэ? Завьрлдаг юм шиг байна. Яваадаа нислэг тэрэгтэй ч бод. Гарыг та. Яаж гарч юм бэ? Болгоомжтойгоорой. Соос аюулгүй ажиллагаа. Хаана? За ашгүй. Дрон аврах ажиллагаа маань элдвийн аваар усал гэмтэлгүй амжилттай болж өндөрлөлөө. Нөгөө л нэг утас яах вэ? Доторх бичлэг зурагнууд маань л хайран байна гэдэг шиг л авахд боломжгүй эрсдэлтэй газар унсан бол хайран байсныг нуугаад яах вэ? Цэвэр ус ууж чадах уу? Цэвэр ус уу? Зөгцөн тэ. Яац. Гэдэлт subscribe дараарай. Лайк дараарай. Бидний аяллаа гайхалтай нэгэн хэсэг. Glen Forum түнээ. Байтуул ингээд авраг болж үзсэй. Ёстой л тэнгэрийн удад чиг харагддаг гэрэл төтөр дүүрэн энэ түнэл нь бараг хагас километр урттай. 20 дугаар зууны ихэнх үед ажиллаж байсан шатдаг зан нарын уурхайн тээвэрлэлт хийдэг уурын галт тэрэгний зам байсан юм. 1932 онд тус түнэлийг хааж жуулчдад зориулсан үзүүрүүлжлэгний газар болгожээ. Зөвхөн Шинэ Зеланд болон Австралид байдаг энүүт нь үнэн хэрэгтээ өт биш нэг төрлийн ялааны авгалтай юм. Биеийн нэг хэсгийн шингэн нь хүчил төрөгчтэй химийн урвалд орсноор гэрэлтэж харагддаг аж. Монголын наад тал нь өндөр хавцал хязаатай сүрдмэр байсан ч цааш нэвтрээд гарахад байгалийн бүтээсэн төгс баян бүрд хүлээж байжээ.
Бидний дараагийн очих газар Бэмбүүлний оргил. Уул нуруултан 60-аас 70 км бартаад замаар явж очих энэхүү оргил нь адал явдал хаягч бидэнд олзуурах ууштай. Жолоо барьж байгаа найз нар маань анхаарал төвлөрөл, мэдрэмж, сахилгават, хөл гараа захирах мэдрэлийн холбоос, тооцоолон будах дадал хийгээд техникийн наад захын мэдлэгийг нь шаардсан ёстой л үхэр хадан дээгүр өгзгөө чангалан өндөр жалгар руу өнгийн явлаа да. Аргач үгүй дээ. 200 жилийн турш энэ зам нь олон эрсийн эрийг дарж зоригийг мохоосон юм гинлээ. Мүлгэр атаа шүү. Энгүүл. Нэлээд мүлгэр юм те. Ингэж оруулаад. Ингэж оруулаад. Ингэж л гарна. Ингэж оруулаад. Ингэж оруулаад ийшээ л гарна. Үзээтэй те. Гол нь мүлгэр нь дугуй алтрах байна. Цаашгаа гайгүй юу? Ер нь энэ л юм байна дөө. За энэ дээр л гарчвал тэгээд ер нь цаашгаа гайгүй байна. Энэ дээрээ эндээс ингээл явмаар. Эсвэл яг ингэж л гармаар. Арай намх хэсэг. Ингээд наад овгороо дайруулаад энэ овгор дээр тэр овгороо ирээд энд орол тусахгүй бол гайгүй. Энд орол. Бүр ингэж шүү дээ. Бүр ингэж яв. Ингэж өнөөдөр шууд ингэж тийш. Гэдэлт сабскрайб дараарай. Лайк дараарай. Зогсно гэдэг чинь өстой амар аюултай байна. Салгаар болчихсон байна. Яг энэ л байна л та. Аюул нэрч. Эвгүй мэ. Энэ хэмээ. Сарвч задлна гэж бодоод юу байгаараа. Яг наад урдч чинь тулга байна. Тэрэн дээр гадаад л ингээд сарвч задлна гэж бодоод чигсаа. Ингээд тулна уу. Ошо. Машинтайгаа наад дээр чагаад зогсоод байгаа наад салж байгаа дээр ч. Манайхан ч бас буцаа зөрөгтэй улсууч шүү дээ. Биднийг дөөрөж болохгүй шүү жолооч нараа. Жолооч гэдэг чинь бусдын урсах нулимс,
унаж босох амьдрал учрал хагцлыг атгаж явдаг хариуцлагатай ажил шүү. Эрдний аваргийн хилээр өндөр дээрх нам гүм газар гэсэн утгатай энэхүү оргил дээр аяллаа амттай цаг хугацаагаа өнгөрүүлж хээрийн салхинд жинхэнэ амтаа гайхуулах зоог гүнзгий барихаар өөр өөрийн үүрэгт ажилдаа орцгоолоо. За өнөөдрийн хоолны цэсэнд бүдэнгийн махтай сайхан лакса шүл байгаа. Одоо сайхан дулаан ороод хавар болоод энд одоо австралчтай энэ сард одоо энэ хаврын их үйлрэл гарч байна. Хүн болгон ядарч байна. Ядаргаагаа бас тайлах маркер бүдэн шуугаар лакса шүл хийнэ. Бүдэн шуу өөрөө айгүй витаминлэг айгүй ер нь бид хэрэгтэй ядаргаа тайлдаг. Айгүй сайн махтай шуу юм билээ. Ер нь хоолныхаа цэсэнд оруулчмаар юм бил. Манай энэ бүдэн чинь тэгээд Монголд одоо хоёр зүйлийн зэрлэг бүдэн байгаа шүү дээ. Яг томоохон гол горхийг дагаад амьдарч байгаа. Тийм тэр яг 45 онд нөө Хирошима Нагасакиг бөмбөгцсөн шүү дээ. Тэгээд нөгөө нэг цацагт идэх бодсон хүмүүс айгүй хордсон. Тэрний хордлогыг тайлахад яг энэ бүдэнгийн шувуу, бүдэнгийн мах өндгөөр хүмүүсийн хооллол юу цацаг идэхийн идэвхжлэлтэйг айгүй бууруулж ирсэн юм байл. Тэгэхээр ер нь эрүүл мэндэд бол маш тустай мах байна. Ядаргаагаа ялц. Ядаргаагаа ялц тайлна тий. Энэ өөрөө биеийн дулаан 45 градустай байдаг. Тэгээд 45 градустай байдаг учраас нэг шууны ханиад гэдэг нэг айхтар өвчин байгаа шүү дээ. Тэрий чинь тусдгүй ганц шуу энэ бүдэн байгаа. Тэгэхээр ер нь бол бүдэнгийн махыг ер нь идчих. Ингээл нэг шуу. Өндг нэг юм жижиг өндөг гэдэг үү. Тэгээ хоёрдугаар болно зэрлэг энэ одоо юуны мах юм бэ? Энэ гойны мах. Гойны мах байж байгаа. Өөхн байна. Сайхан энэгээр цөөн сэгсэрнэ. Цөөн ч одоо манай үндэсний хоол чухал юм байгаа зү. Ер нь баг бүх хоол манай Монголын үндэсний хоол байдаг шүү дээ. Чингис хаан их Монгол улсыг байгуулчаад зэрлэг гаргасан наран ургах цагаас газраас шингэх газар хүртэл бүх хоолундаа Монголынхоо гэж зэрлэг гаргацсан байдаг шүү дээ. Тэгэхээр бол ер нь тэгэл бүх хоол Монголынхтоо гэж. Миний одоо юугаа бүдэнгөө бүгдөө юу ач те. Лакса гэд шүл байдаг шүү дээ. Одоо лаксаны гол амтлагч нь коконтын сүү байгаа. Коконтын сүү бас хордлого тайлж ядаргаа тайлдаг. Хордчод байгаа хүмүүс бол биш шүү дээ. Зүгээр ядаргаагаа л тайлах гэж хэрэгжилж байгаа шүү дээ. Энэ Малайз үндэсний хоол бүгдээр бол Хүний нэг гэхээр бас хүний хоёр жишээ бас нэг сайн тоогооч өөртөө өөртөө гурвыг таанаас нэгийг гээд. Одоо ер нь тэгээд бүх ядаргаагаа тайлна гэж хэлсэн. Ядаргаа тайлах бүхэл юмыг ийш нь хийлээ дээ. Тэр энэ голын уулын цаатлын коконтын сүттэй хавцлын тэндээс агуу дээрээс яваад тэгээд буцаж тэр явангуудаа энэ уулаараа дамжаад
Ингэж уруудаж дан хамруулж явсараад ингэж орж ирсэн. Чи өөрөө яг тэжээмлэх энэ Австралийн нэг зовлонтой тал нэг араатай амтан байхгүй ямар ч юмтай очирж ирэнгүү зэрлэгшээд амьдарчдаг. Тэр нь яг л гэхдээ яг амт нь бол яг зэрлэг манай зэрлэг хахатай бол өстэй юм. Аа нэг Америкийн бичлэгүүд дэр нэг алаг малаг гахаа бол зарим нь хар зарим нь цагаан алаг малаг зэрлэгтэй. Ер нь амт нь бол ер нь манай Монголын зэрлэг хахатай маш ойрхон. Шорон замаар ханаас шал өөр. 100 гаруй 200 баг төгсөн баха. Явсан. Саяны тэр юунаас доош ороод өсгөд шорон зам чинь юу байсан бэхгүй юу? 50 км байсан. Тэгээд шорон зам оруудаад энэ хавцлын дан ирмэг оройгоор яваад байхаар чинь 60 50 ер нь 250 гаруй явсан байна шорон замаар. Шорон замаар 150 гэж чинь юу юм? Сая нааш явахад Нийтдээ одоо хэд болчихлоо? 200 орчим. 200 орчим болсон. Сая 12 км гэхэд өссөн сая. Өсөж гарч ирэхэд хаднаас нааш 12 км гэж өсөхэд 30 минут явдаг. 12 км шорон замын 30 минут. Үс явахгүй л тий. Дан хадтай учраас. Тэгин дагантаа. Бид нэг дуугийн хийгэн сурталцсан байсан зүгээр л гიშгцсэн. Гүндөр ингээ явах. Тий. Тэгвэл нэг яг ингээд юуг нь гаргахгүй бол гаргаа явах юм бол ч юу байхгүй. Хийгэн сурталцж байгаа тахчул байна гурдын. Одоо буцахтаа юу яана? Сайн дөнгөж сайн хаалгуулсан шүү дээ. Хаалгаар баруун иргээд. Яг хаалган дээр савчихсан. Тий. Яа уруудаа. Тэгээ сайн баарныг сасмлаас хүнд гарч ирсэн шүү дээ. Тэгэл туссан доо шүү. Чирээс зүгээр ярих ямар ч боломжгүй байгаа. Австралийн нар чи ингээд зүүн өндөө мандаад хойгороо явж байгаад баруундаа жаргачаар ч одоо яг хойтлоо урагшаа гэж харах гэдэг байна. Тэрийг нөгөө ирсэн хүн болгон нөгөө богдуулсан байхгүй гэдэг. Нөгөө нар баруунаас Ер нь баруунаас манддаг гэдэг. тий. Гэхдээ эдний однууд ч тэгснээ уруу арцсан. Бид нөө зүг бол ярьж байна. Зүг нь бол хэвчээ. Яг долоон бурхан гэвэл долоон бурхнаа чиглээ яв гэж хэлдэг. Бүр алтангаад долоон бурхан байхгүй тэгээд хүн таван олон чагтахгүй тэгээд долоон бурхан ч ихтэй юм доош харцсан байдгүй лөө. Ер нь баримжаагаар онгоц цаашаа нэг чинь тэр бүрээс өөр шүү дээ. Манай хойтой чиглэл юм тиймээ байна. Тийм манай нутгаар л хийж байгаа. Нэг угаасаа орсон эсвэл чинь. Анаа ч одоо болсон. Одоо тогтчих واخ. Одоо яг энэ голд бол тогтчих واخ. Жохо ингэж байгаа ш. Энэ хэрэг жохо намхсгаад. Би бол үнэн гоё юм. Энийг үзүүлэх гэж цаг гарan тавьчихсан шүү дээ. Одоо ингэж байгаа. Энэ л одоо буцлан. Таны тэний агуунаас нааш гарахад нэг юу яагаад мап ажиллахгүй. Би өчтөр өгнө гэж цааснаар бичсэн байхгүй тий. Тий. Нөгөө 5G 4G орж гараадсан байхгүй юу? Нилээнч одоо хэрлээ штэ бид нар одоо. Дуусахгүй байна. Дуусахгүй. юм байна. Өглөө бас яа. Өглөө бас гоё орлоо шүү тий. Гоё үлээ шүү. Ингэсний виггүй байна. Өнөө суугаагаа бид нар бас яг чигээрээ ороод авсараа саяны ганцсан юм дээ. Тий. Тэгэхээр тэр суугаад нэг удааг үзлээ. 30 минут болсон. Өөр юу дээр саадлаа нэг саад. Нэг ч тийм шүү. Дороо алдсан. Дороо алдсан хамгийн том. Араны залаад жоох яасан. Нэг удаагийн 5-наас өгөөч гэж. Тэгээ энэ бол дороо бод тэгээд яаж дангийн сэтгэл. Дороо авсаа, дороо авч авчихсан. Нэлээ болсон. Авирсан. Бидний нөгөө станцуудаас маш хэрэг боллоо тийм. Азар бас замын хажууд унаад тийм. Тэр түрүү бас ярьсан нөгөө Замын хажууд мөртлөө яг авахгүй юу яаж байгаа. Нэг зүйл үү. Их зүйдөө хадруу авирч байгаа.
За энэ монголчууд ч бас юмыг хийдэг болжээ тий. Виноны шилжих шилт юм шүү дээ. Асцсан Шампанск нэг ч юм уу. Донот бол аваагүй шүү дээ. Тий, шимээ ярих юм байна. Юу нэ? Ортын гэрнэ асуулт. Шигүү дээрийг нүү. Шүүдрээ. Монгол үчгээр галаглаа өччих юм уу? Хар эдэг авсаа. Тэгээ сайхан. Тин сакерх уу? Нэгэ сайхан хадаагаад ийм амар атсан юм. Хадаагаад энийг юу хийх сав бэлдэхгүй бол хитрхээ алчууд бас шарт сойлоо. Мань чинь энэнд халаа гэж юу авч Боларс. Тэгвэл бонгорс. Шарт шууд хасан дээр аяган дээр ичх юм уу? Шарт сол ингээ. Одоо ингээл хичээлт. Одоо гоё. Захиалгын дагуу л явчих. За ингээ сайхан байна да. Баян ангада. Явсан байх бас яа. Энд чинь угаасаа эн чинь түүхэн юм байгаад байгаа байхгүй одоо. Бор өдөг махыг бол бор өдөг гэж. Архийг бол хар өдөг гэж. Тэгээ сайхан ногоо өдөг нь байна. Шар өдөг нь одоо үр будаа тариамаар юм байхгүй юм да тий шар өдөг нэ. Тэгээ 5 өдөг 5 тансаг гэж ярьж. Цагаад өглөө зүцгий байсан. Цагаан өдөг чи өглөө Зүцгийгээд борцогтой өрөө мэдсэн шүү дээ тий. Өрөө тэгээ борц чи өөрөө шар өдөг шүү дээ гурлаар ийсэн юм чи. Тэгээ ер нь тий үр тариа юм чи. Одоо тэгэл Монголын 5 тансаг монголчууд ярьдаг 5 тансаг идэгээ тавуулан энэ агуулаад явж байна да тий. За энэ өдрийг сонгон бид нар энэ сайхан Blue Mountain гэж Сидней хотоос 150 км зайд орших энэ сүрлэг хангаад ирээд ангийн сайхан идэ хар идэ болох энэ хар идэ болох энэ хөө Шимээ Монгол архиа амсан хэмроос эргэж ир хүмүүс хэмроос эргэж Монголд байгаа юм шиг сайхан ингэж нэг амралтынхаа өдрийг зориулж байгаа найз дүүнэртэй ажлын амжилт хүсье. Тэр ирэл батаршгүй. Бидэрт subscribe дараарай. Лайк дараарай. Танга таахынд баярлалаа. Оогоос зондочд яасан бэ? Сэр осас аралтай сүсэр цагаан цаасан дээр дуулж бичсэн цагтибээ дугаар номер 1 юм шүү.
шууны амттай адилхан байна гэж. Энэ яг бүдүүн шууны шилтэй адилхан байна. За ингээд бид Суврган цэнхэр уулсараа 3 дугаар бэлтгэлээ. Хүмүүнчиг мүлжүүр ихтэй хайрах юмсанч. Гэхдээ болоогүй. Цаашид ч дахиад явах байх. Харин дараагийн дугаартаа их сонирхолтой газар төлөвлөж гисэн байгаа. Та бүхэнд бидний влог багахан ч гэсэн сонирхол төрүүлж чадсан аваас манай влогийн YouTube хуудас болон Facebook пэйжийг дагаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Сушигэмэн